Монголын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өгөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. Good morning Mongolia шоуны баяр наадмыг өгсөн тусгай дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За хөтлөгч Магна байна. За наадтай хамт өнөөдрийн энэхүү тусгай дугаарыг хөтлөн явуулахаар Монгол Улсын соёлын дөрвөний ажилтан дуучин гончиг маань хүрэлцэн ирсэн байна. За ингээд зочныхоо хомирт байгаа эрхэм зочноо та бүхнийхээ өмнө танилцуулъя. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяа тамирчин, үндэсний сурын спортын дархан мэргэн, 100-ны манлай харваач, шагж сүрэнгийн даваа хүү ах маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ цагийн мэндийг хүргье. Баярлаа. За та минь сайхан зусч байна уу? Сайхан, та бүгд сайхан зусч байна уу? За өнөөдөр манай нэвтрүүлгийн хамт олон маань бас ахыхаа одоо эрхэм шавнартайгаа хамтдаа хийж байгаа бэлтгэл сургуулийн талбай дээр ирээд бас энэ дугаарыг бас хийх завшаа олцсондоо талархаж байна. Баярлаа. За ингээд юуны өмнө одоо энэ үндэсний энэ сурын спорт гэдэг энэ гайхамшигтай энэ спорт маань ерөнхийдөө энэ баяр наадмын төрөл орохоос өмнө ямар үүг түүхийг хадгалж, ямар бэлэглийг бас хадгалж ирсэн талаар бас яриагаа өргөжлүүлээд хэлхий гэж бодож байна. Монголчуудын төрч ёсны их баяр наадам. За Монгол одоо хүмүүний жилдээ ганц удаа цэнгэн нааддаг энэ их сайхан наадмын өмнө та бүгдтэйгээ уулзаж энэ үндэсний сурын спорт гэдэг гайхамшигтай өв соёлын талаар харилцан ярилцж байгаадаа их баяртай байна. За тэгээд үндэсний сургууль харваа гэж энэ сайхан өв соёлын их үүсэл болвол асар их эртний үүх түүхтэй байдаг. За дэлхийн одоо судлаачид олон янзын хувилбараар гарал үүслийн тайлбарладаг юм байна лээ. За зүгээр миний хувьд бол одоо монголчуудын амьдралын их үүсвэр, за газар нутаг эх орноо хамгаалах гайхамшигтай зэвсэг. За мөн одоо эзэн богд Чингис хааны үед дэлхийн талыг эзлэхэд үндсэндээ одоо хамгийн голлох үүрэг оройд үүсгэжсэн зэр зэвсэг болж байсан гэдэгт бол шууд санал нийлдэг. Амжиргааны их үүсвэр гэдэг нь бол одоо амьд явах, хоолоолж идэх хамгийн гол чухал зэвсэг нь л одоо энэ ном сум гэдэг зүйл байжээ гэж ойлгож бодож явдаг. За тэгээд их эзэн богд Чингис хааны үед үнэхээр одоо монголчууд энэ зэр зэвсгийг ямар хэмжээнд эзэмшиж байсан бэ гэдгийг бодитоор нь одоо чулуун дээр сийлж үлдээсэн хамгийн одоо бодит ийм дурсгал одоо болтол энэ Оросын холбооны улсын Санкт Петербург хотод тэр Эрмитажид одоо бодитоор байдаг юм байна лээ. Оо за. Тэг. Чингис хааны чулууны бичээс гээд одоо Чингис хаан мужийн их хуваарь биш одоо хуулбараараа За. байлгаж байна лээ. Тэрэнд одоо би бас их баярлж явдаг. Тэгээ үнэхээр одоо тэр юун дээр цаана хизээ хэдэн онд хэн гэдэг хүн ямар одоо амжилтыг үзүүлсэн бэ гэдгийг тов тодорхой ингэж бичиж үлдээсэн ийм сайхан дурсгал байдаг. За тэгэхээр монголчууд бол энэ ном сум гэдэг энэ зэр зэвсэг бидний одоо спортынхны одоо ярьдгаар бол хэрэглэл материал тийм ээ. Үүнийг бол хэрхэн ямар их авьяас чадвартай, ямар их эрдэм мэдлэгтэйгээр эдэлж хэрглэж хийж бүтээж ирсэн бэ гэдэг нь бол энэ Чингис хааны онголж үлдээсэн бичээсээс маш тодорхой харагддаг юм аа.
За тэгээд одоо цагийн аясаар тухайн үед бол хамгийн өндөр зэрэгт үнэлж ном сумыг ном сум харваачийг мөн одоо ямар хэмжээнд үнэлж байсныг бол түүхийн одоо Монголын нууц төвчөнд тодорхой бичсэн байдаг. Энийг одоо манай хүүхэд залуучууд, судлаачид үзэж мэдэж харж сайхан ярьж бичиж сурталчилдаг л да. Тэгээ энд бол би баяртай явдаг. За тэгээ альва юм одоо үргэлж өөрчлөгдөж дэвжиж байдаг. Тэгээ яг өнөөгийн цаг үед бол одоо энэ 93 наадам гэдэг энэ сайхан өв соёлынхоо шууд хэлэхэд хамгийн одоо төгсгөлд нь үнэлэгдэж, бичигдэж, яригдаж ингэдэг болжээ. За миний одоо үзэж бодож байгаагаар бол энэ гурав бол бүх ойр сур харваа гэдэг энэ 93 наадам бол яг тулгын 3 чулуун шиг яг нэг төвшөнд, нэг хэмжээнд цагийн цагт үеийн үед ингэж өвлөгдөж явах ёстой л гэж би боддог юм аа. Тий. За нэг төвчөндөө нэг иймэрхүү байна. Одоо ингээд ер нь сур харваа гэдэг бол энэ ном ившээлгэн гэдэг бол үнэхээр эр хүний бас нэг төвчээр, эр зориг, эр чадлыг бас хэмжсэн маш чухал зүйл гэж бодож байна. Би одоо ингээд жишээ нь ном ившээлэхэд нэлээд чанга байгаа байхгүй юу. Тэгэхээр таны минь хувьд ер нь хэдий үеэс эхлээд энэ ном сум энэ үндэсний сур харваагаар хичээллэж энэ тал руу салбар руу сонирхож эхлэвэ. Тэгээд энэ үед ер нь хэдий хэмжээнд ихтгэл сургуульд хийжээж ерөнхийдөө нэг спортын тамирчны зэрэгт ер нь хөгдөг талаар ер нь бол үзэг сонсогчдод ойлгуулдаг үл. За тэр нөгөө ном сум харуулснаар хүн ямар болох вэ гэж асууж байна тийм ээ. Тэгээ би бол энэ дээр энэ 93 наадам гэдэг юмыг салгаж ярих маш их дургу. 93 наадам яг адилхан тулгын 3 шиг байх ёстой. 93 наадмаар хичээлж байгаа, амжилт гаргаж байгаа. За энэ хүмүүс бол бүгдээрээ л адилхан тодорхой хэмжээний өвөрмөц гайхамшигтай юм чанаруудыг хөгжиж ингэж ирсэн байдаг юм аа л гэж би боддгийг. Тэрнээс биш одоо бөхөр хичээлүүл бүх одоо тийм онцгой гэл ингээл үндэсний сураар хичээлүүл тийм онцгой гэл хурдан морь уюул тийм гэл ингээл тасалж ингэж ярих юм. Энүүгээр хичээлсэн, энүүгээр одоо оролцсон энэ сайхан өв соёлоор соёлыг уламжилж байгаа хүн болгонд тэр гайхамшигтай авьяас, гайхамшигтай одоо хүний илүү чанарууд тэр хүн гэдэг амьтанд байдаг одоо 6 мөн чанар байна шүү дээ. Хорт, хөөч, ахвал, самба, тэсвэр, төвчээр гэл одоо нэг 6 чанар гээд байгаа даа. Тэр бүгд яг одоо энэ 93 наадмаар хичээлсэн хэн бүхэнд адилхан өвдөгш хөгждөг. Ийм л уламжлал. Би бол одоо тэгжил бодож энэ сайхан өв уламжлалыг энэ хүүхэд залуучуудад аль болохоор өргөн дэлгэр хүртээж ингэснээрээ одоо Монгол хүн тэр өв төгс хүмүүжилтэй болж тэрүүгээрээ дамжуулж нийгэмд одоо өр бүтээлтэй амьдрах чанартай амьдрах юм аа л гэж л ингэж бодож зорж явдаг юм да. Тэгдэг байх ба. Гончгийн маань хувьд яг энэ сур харваны талаар бас эрхэм өнөөдрөөс сүрдэж штэ энэ одоо тий одоо энэ Монголын сурын харваа үндэсний тийм том спортын ноён хэрэгэл болсон ингээд сайхан харилцаа ярилцаад хөтөөх тий одоо энэ спортын талаар ингээд сонсоо сууж байгаадаа үнэхээр их талархууштай байна. Сайхан байна тий. Баярлалаа. Тэр сайхан байна. Тэгээд тий яг л хэллээ л дээ. Тавх баахын үед бол би яг л бас одоо мэдхгүй ч гэсэндээ санал нэг байна. Юу гэхээр нэг яг 93 наадам тулгын 3 чулуу шиг энэ тэнцүү тийм ээ. Одоо энэ хичээлэн гэдэг нь өөрөө нөгөө хоёр бас спортоо мөн ижилхэн яг ижилхэн тийм төвчээр чадварууд сургах юм а тий. Одоо энэ хичээлж байгаа бүхэнд сургах юм а гэж би бол яг л тэгж бодож байна. Одоо ингээд харахад тий. Тэгээ бие бэлтрийн хувьд хийгээд
одоо төвчээрийн хувьд хийгээд тий тэр хараа хурд одоо юу гэдэг ерөөсөө л ер нь бүх зүйлийг тэр мэдэрчээж энэ спортод ер нь хэмжид гарах боломжтой байна да гэж одоо энэ бодогдож байна л да тий гайхалтай тэгээд үнээр гайхалтай байна одоо тэгээд өшөө олон зүйлүүдийг бас сонсохыг хүсэж байна хаас тий Тэгэлгүй яах вэ? Бид нар одоо өөхтөх домгуудаас ингээ харах юм бол одоо эрхийн мэргэний домог түүхэн их сурвалжуудад одоо маш сонирхолтой Монголын нуус төвчөнд тэмдэглэгдүүлсэн бас тий их сурвалжуудын сонирхолтой түүхэн баримтууд байдаг. Тэгэхээр энэ эр хүн гартаа сумыг одоо барих үед сумаа тавих тэр агшинд ер нь тэр эртний өвөг дээдстэйгээ холбогддог тэр мэдрэмж хэр төрдөг бол дээрэс нь энэ спортын хамгийн анхны ер нь язгуур утга учир нь яг юу гэдэг талаар манай залуучуудад нэвтрүүлэг үзэж байгаа бас үзэг сонсогчдод бас танилцуулбал таны хувьд. За би бас л нөгөө булгын 3 чулуутай адилхан 93 наадмынхаа төвшөнд л ярихмаар байна. Үндэсний их баяр наадам за тэгээд энэ цагдор тарган зодог шуудаг өмссөн бөхчүүд ном сум агссан харваачид хурдан морио сойсон уяачид хурдан морь унаач хүүхдүүд бол одоо хүн хүнээс онцгой их тийм гайхамшигтай мэдрэмжийг авдаг гэж би боддог. Өөрөөрөө бодож үнэхээр одоо бахархал төрдөг байхгүй юу? Энэ гайхамшигтай өв соёлыг би залгамжилж авч явж байгаа хүн шүү гэдэг утгаараа үнэхээр одоо нөгөө нэг монголчууд нэг ярьдаг да тийм ээ. Тэрвэний ус босч омогшил төрдлөө гэж тийм сайхан монгол хүн монгол өв уламжлалаа авч явж монгол төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөж байна гэдэг бодол санааг бодож үнэхээр гайхамшигтай омогшил төрдөг юм л да. Би монгол хүн шүү. Энэ бол гайхамшиг юм аа. За тэгээд тэр саяны асуусан асуултын юунд бол энэ үүсэл хөгжлийн талаар гэж ярих юм бол ерөөсөө энэ хүн төрлөختөн өөрийнхөө амьдралыг авч явах, залгуулах энэ л одоо шаардлагын үүднээс энэ ном сум үүссэн юм байна лээ л гэж би дотроо бодож явдгийг. Яавал одоо тэр амтныг барьж явах вэ? Олон л арга байгаа шүү дээ. Тэр дотроос одоо явсаар шалгарсан нь ном сум эхлээд жижигхэн одоо авчаахаа маягийн юм байла. Тэгээд хөгжиж явсаар байгаад хамгийн одоо хөгжлийнхаа оргил үед нь одоо тэр Эзэнбог Чингис хааны үед л бий болсон юм болоо даа л гэж би дотроо таамагладаг. Тэгээд тэр Сүнгэ мэргэн 335 алд харваж хийсчүү хэрэг онч мэргэн онлоо гэж тэр чулууны бичээсэн дээр бичсэн байдаг юм байна лээ. Тэгээд тэр 335 алд гэдэг газар бол одооны хэмжээсээр бол 500 нэлээд хол гарan тийм зай байгаа байхгүй метр. Тэгээд тийм хол зайд одоо онч мэргэн харвна гэдэг бол үнэхээр одоо монгол хүний гайхамшигтай авиас чадвар байгаа. Тэгээ одоо тэгэхэд яг уу цаг үе хөгжсөн орчин үе болцсон байна. Тэгэхэд одоо 500 м одоо бид бүхэн харвж чадаагүй л байгаа шүү дээ. Хол чарваа гэж хийж ин сүүлийн үед хөгжиж ин энэ харвааны олон төрлүүд хөгжөөд тэрний дотор тэр хол чарваа гэж одоо нэг 300 м л гаргаж явах шиг байна. За. Манайхан чарваа. Хол чарваа. Тэгээд одоо мэдээж хэрэг одоо ном сумаа сайжруулах, тэгээд мэдээж энэ амжилтууд бол цаашаа ахаад тодорхой цаг хугацааны дараа тэр Чингис хааны чулууны бичээсэн дээр бичсэн хэмжээнд хүрнэ гэдэгт бол би итгэлтэй байгаа. Тэр монголчууд хүргэж тэгж харвж ийсэн юм чинь монголчууд хүргэл ёстой л гэж л би боддог. Ер нь бол энэ харвааны гарал үүсэл гэдэг бол амьдралаа залгуулахын тулд л ном сум гэдэг юм гарч ирээд хөгцөөр өнөөдрийн төвшөнд хүрсэн л гэж би боддог юм да. Үндсний сурын спортын харваанд
хамгийн гайхалтай магадгүй дэлхийд ганцхан гэж ойлгогдох зүйл бол яхаа ядгүй би уухай гэж боддог. Тэгэхээр энэ харуулж байгаа хүнээ баясгах, онцныг нь сайшаах, уудах уухай гэж бас өөр байдгийн байлээ. Та энэ уухайн бас утга уухайтай холбогдож байгаа, харж байгаа хүнийг бас нөгөө хөгжүүлж эрчим энерги өгдөг энэ зүйлийн талаар хаалцаж өгвөл. Тэ. Үндсийн сур харва хөгжлийнхаа явцад энэ уралдаан тэмцээний хэлбэр рүү ороод энэ уухай бас улам хөгжөөд тэгээд одоо өнөөдрийг хүрсэн юм байна л гэж би бодож байгаа. Тэгээд яг хуу энэ уухай болвол ухаан харваачийг за тэгээд тэр үзэж байгаа хүмүүсийг хөгжөөж дэвжээж тэр одоо наадам найрыг улам их төгс төгөлдөр болгох ийм л зорилттойгоор гарч ирсэн эдэлтэй. Тэгээ уухай болвол Монгол одоо харваачдын Монгол харвааны уухай болвол энэ эртнээс одоо уламжилж ирсэн энэ ардын дуу хоор за тэгээд тэр уртын сайхан дуу энэний одоо тэр язгуур агуулгыг агуулж ингэж гарч хөгжиж ирсэн юм байна даа л гэж би дотроо боддгийн. Бас янз янзын судлаачдын судалгаануудыг ингээд хараад уншаад байж хаад. Тэгээд үнэхээр төгс төгөлдрөлдөө монголчууд гайхамшигтай ухаантай мэдрэмжтэй юм сайхан улсууд байдаг. Учираас энэ наадмынхаа энэ гурван төрлийг бол гурвуулангийн үнэхээр төгс болгосон байгаа юм. Нөгөө л бүх чинь одоо тэр нөгөө цол бууд гайхамшигтай юм зүйл байна. Нөгөө морь хурдан морны гинго, хурдан морны цол гэл ингээд сайхан юм байна. За үндсний сур дээр нь болохоор зэрэг энэ уухай гэж гайхамшигтай юм байна. За яг үндсний сурын уухай бол ингээд гурван төрөл байдгийг. Тий. Урилгын уухай гэж байна. За. За урилгын уухайны гол зорилго бол за зурхай дээр байгаа хүмүүс уухайлдаг. За харавхад зурхай бэлэн боллоо гэдгийг нэгдүгээр харавчж байгаа харваачид мэдээлэл өгнө. Хоёрдугаар сайн оноорой сайн харваарай гэсэн агуулгаар урам өгдөг. Урилгын уухай гэдэг. Тий. За тэгээ урилгын уухай хийхээр зэрэг харваач за би харавхад бэлэн болсон юм байна гэд сумаадтаад харвана. За тэгээд онгол онооны уухай гэдгийг нөгөө зурхай дээр байгаа хүмүүс харваачд хийдэг. За сайхан онлоо. Энэ хүн онсон шүү гэдгийг нэгдүгээрт харваачд өөрт нь мэдэгдэн, хоёрдугаарт тэр харваачийн ард сууж байгаа самбарын шүүгч гэж байдаг. Тэр самбарын шүүгчд саяны харавсан харваач онсон шүү гэдэг оноог ингээд баталж мэдэгдээд охоогоо өгөөд уухайгаа хийж хүргэж байгаа. Тэгэхээр зэрэг самбарын шүүгч тэр уухайгаар за саяны сум тавьсан харваач онсон юм байна гэд самбар дээр тэмдэглэгийг нь хийгээд тэгээд онооны уухай гэдэг юмыг хийдэг. Тэр онооны уухай юу хэлдэг гэж яних вэхээр зэрэг за саяны харваач онсон байна. Зурхай дээр байгаа харваачдын дохиог хүлээж авлаа. Самбарт таны оноог тэмдэглэлээ шүү гэдгийг харваачд өөрт нь хэлж байгаа. Одоо тэр гайхамшигтай соёл байгаа үстэй тийм байна тий. Их сайхан эвшиг хоорондоо тэгээ бүгдээрээ өөр хоорондоо юм уялдаа холбоотой ямар ч одоо тасралтгүйгээр тэр уухай явдаг гэж байгаа шүү дээ. Урилгын уухай яваад байж хаад харваач сум тавилаа ирээд онлоо үргэлжлүүлээд онооны уухай оргил дээд одоо хоолойны өнгөсөөр оргил дээд өнгөөр ингээ сайхан уухайлж яхад тэр самбарын шүүгч үргэлжлүүлээд онлоо гэдгийг сайхан уухайлаад баталгаажуулаад тэмдэглээд тэгээл дараачд нь самбарын шүүгчийн уухай явж хахад урилгын уухай эхлээл явж ах жишээ нь. Ийм одоо гайхамшигтай юм соёл байна да. Тийм байна. Энэ ерөөсөө бас айгүй тийм нарийн. Тэгэхдээ би зүгээр одоо бас энэ нэг зүйлийг бас энд хэлмээр санагддаг юм.
манай монголчууд бас зарим нь бас жаахан туушраад За. зөвхөн Монголд одоо харваа байдаг юм шиг ингэж ярих тохиолдлууд харагдаад байгаа. Тийм биш. Дэлхийн хүндрэлтний хөгжил тодорхой цаг хугацаанд өнцөг булан бүрдэл үргэлжилж байсан тийм ээ. Тэрнтэй амьдрал адилхан учраас адилхан сэтгээд адилхан одоо цаг хугацаанд энэ ном сум гэдэг юм чинь бас үүссэн юм байна. Энийг бас судлаачид ярьж гин хэлж гин. Тэгээд өнөөдөр ингээд яхад бараг ер нь дэлхийн маш олон орнд за ер нь одоо дэлхийн нийт орны нэг 30-40% нь одоо нэг 200 хэдэн орн байна гэж яриад байгаа шүү дээ. Тэрүүний одоо нэг 30% гэхээр нэг 50-60-аад орн байна. Энэ орнуудад ном сум байна. Уламжлалт ном сум. За. Уламжлаад үлдсэн. Тэгээд тэрнийгээ бас тодорхой хэмжээнд одоо ингээд харваад үргэлжлүүлээд ингээд явж байгаа зүйл байна. Тэр бүгд дотроо бас тэр нөгөө нэг баярлах баясах одоо биднийхээр бол луухай маягийн тийм уламжлалын юм байна. Дуу чимээ гараа. Дуу чимээ гараа. Тий. Тэгэхдээ тэр дотроос хамгийн одоо гайхамшигтай ингэж өөр хоорондоо уялдаа холбоотой за тэгээд уян гихшиг тансаг тийм ээ сонсголонтой ийм сайхан юм бол тэнд надад үнэхээр мэдрэгддэг л дээ. Хамгийн гайхамшигтай нь бол Монгол гэж хэлж болно. Төгөлбөр сайхан авч үлдсэн. Төгөлбөр хөгжүүлсэн, авч үлдсэн энэ нь бол Монгол сур харваа гэж би бол шууд одоо бахархалтай итгэлтэйгээр хэлж чаднаа л гэж бодож байна. Тэгэхээр та одоо юуг харахад ингээ үндэсний их баяр наадмын түүхэнд 40 сумаас 40 онсон одоо алдаагүй урсан одоо цорын ганц хүн бол одоо даваахөө мэрэгэн байна. Тийм үү те. Энэ бол үнэхээр гайхалтай. Би бол яг энэ мэдээллийг одоо хэдэн оны наадам. Түүхээсээ хаалцвал. Одоогоос 31 жилийн тэртээ. 1995 онд одоо та бүгдийн ярьдгаар бол өнгөрсөн 100 гэх юм да тийм ээ. Тийм байна. 1995 оны төрийн үндэсний их баяр наадамда би 40 суманд 40 онож өнөмлөхүүдэд амжилтыг тогтоосон байдаг юм аа. Тэгээ тэрүүгээрээ одоо би бас их бахархдаг л да. Тэгээ энэ анх одоо ардын хувьсгалын их баяр наадам үүсэж тэгээд энэ 93 наадмын нэг болох Үндэсний сүрийн харваа энэ өнөөдрийг хүртэл энэ явагдах цаг хугацаанд ганцхан удаа тохиолдсон ийм түүхэн амжилт байдгийг. Тэгээ би одоо тэр амжилтыг нүүлхүүдэд амжилтыг тогтоосноос хойш 31 жил болсон байна. Энэ хугацаанд одоо дутагдаж чадсангүй. Эвдэгдэнэ гэж бол байхгүй тий. Автна л гэж байхаас биш. 40 сум л харавдаг наадам шүү дээ. Тэр учраас тэгээ энэ амжилтын маань өнөөдрийг хүртэл автаагүй байна. Тэгэхээр зэрэг би бас дотроо боддгийн бас шаггүй нэлээд тийм хүнд хэцүү амжилтыг тогтооцсон болоо да. Тэгээд одоо өнөөдөр хүртэл 31 жил болоход одоо давтагдаагүй байгаа юм байна даа л гэж л дотроо жаахан давтгал боломж байгаа юм байна. Харин тийм байгаа. 41 харах боломжгүй шүү дээ. Тий. Уг нь бол одоо миний тэр үед харж байснаас өнөөдрийн 31 жилийн цаг хугацаанд жилээс жилд одоо харваачдын маань тоо их өсөж их сайхан өнөр өтгөн болж байна. За жилээс жилд харваачдын маань хэрэглэл материал бол маш их чанарж сайжирч байна. Тэгээд одоо энэ 40-40 онох гэдэг бол наадамд онцох байх та гэж бодоод л явдгийн. Тэгээд өнөөдрийг хүртэл онсонгүй. За ер нь бол яг хуу аймгийн наадам за мөн бусад зүгээр тэмцээн уралдаанууд дээр нэлээдгүй мэрсэр оноод байгаа. Эмэгтэй харваачд яасан уу? Эмэгтэй харваачд
төрийн их байр наадамд бол ерөөсөө л ганцхан Аа. байх. Мгм. Үндэсний их байр Шинийг наадам. Энэ ер нь спорт болгонд л өөрийн гэсэн одоо нарийн арга техникүүд байдаг баг. Гэхдээ би одоо энэ сурын харвааг бол үнэхээр бас гайхалтай биширж байгаа нь юу гэхээр тэр бол ерөөсөө нэг шинжлэх ухааны олон талын арга техникүүдийг нэгтгэсэн юм шиг. Тэр чинь одоо салхины чигээ мэдрэн сумны хүнд орон зайн баримжаагаа хүртэл тооцоолно гэд тэ. Бүр өөрийнхөө амьсгааг хүртэл өгжих тооцоолох шаардлагатай гэдэг. тийм сэтгэл Тэгэхээр энэ тал дээр бол хэвээр үнэхээр нарийн техникүүд байдаг баха. Тий. Одоо тэгэл нөгөө би түрүүн анх ярианыхаа хүнд хэлсэн хүний одоо их олон тэр шин чанаруудыг маш их хөгжүүлдэг гэж тий. Тэгэхээр тэнцээ одоо тэр нэгдүгээрт одоо хүчин, хоёрдугаарт тэр мэдрэмж, гуравдугаарт одоо төвчээр тийм ээ гэх мэтлэнгийн тэр 6 одоо чанар маш сайн хөгжиж ижил амжилт гарах их усэр бий болдго юм л да. Тий. Тэгээ аянда тэр ном сум гэдэг зүйлийг харваад ирэхээр тэр чанарууд нь ингээ хөгждөг байхгүй. тэр мэдрэхүй нэг Энгийн хүнээс арай илүү одоо очноо мэдэрдэгч болдго Тийм юм байна уу? тий. Энгийн хүнээс арай илүү тэр нөгөө булчингууд нь хүчин арай нэмэгдэх ч юм уу. За тэгээд мэдээж хэрэг хамгийн нэг онцлог зүйл бол энэ үндэсний суурь харвааны харваачдын хамгийн оргил одоо чанар бол төвчээр байдаг юм аа. тийм. Одоо өглөө нар мантахаас эхлээл харвна орой нар жаргахт харвдаг байхгүй юу? Тэр бүхлөтэн тэр бүдрийн туршид харвж яхад тэр хүн эсрэг төвчээр заажаж яг өглөө харвж ясан тэр амжилтаараа орой яг ингээд харвдаг. Ийм л учиртай. Цаг уурын хувьд ямар ч Тий, ямар ч харуулж хэрэгтэй баг. Нүцэлт харуулж чаддаг багтай гэдэг чинь тий. нартай, бороотой, Яг тийм, тий. салхитай, одоо хүйтэн тэр бүх Бүх л цаг. нөхцөлийг мэдэрч чадчих наадмын өдөр яах нь шүү дээ. Бодсон зүйлээ яг тийм. Одоо наадмын 3 өдөр тэмцээн харваа явж штэ. Тэр 3 өдөр чинь 9 шидэл болно штэ. Тэр болгонд л маш их төвчээртэй тэр орчин нөхцлөө мэдэрч тайван уужуу тэгж байж ижил доктортой өндөр амжилтыг л гаргана л да. Тэгж байна. Одоо магадгүй ингээд харвааны төрөл чинь яг ингээд нэг янз бүрийн байд харваа энэ төргээл дотор харвдаг өчнөө бас төрөл байдаг шүү дээ. Энэ гадаа тэгээд илүү Монголын харваа чинь ингээд нэг юм илүү байгальтайгаа ойрхон бас нэг тийм юу байгаад байна тас тий. Бусад улс орнуудын нөгөө байд харвааг бодлох юм бол тийм ээ. Тий, дотор харвдаг бас төрөлмөл байгаа шүү дээ. Тий. За бидний ард энэ ном байна. Энэ одоо ном сумын бэлэгдлийг талаар тавас үзэг сонсогчд маань гоё хэлцүүлж өгөөч. Энэ дотроо ямар төрөл энэ номны бэлэгдэл анхаарах ёстой зүйлүүд, дээрэс нь бидний өв боломжлол үргэлж одоо анхаарч хадгалж явах ёстой зүйлүүд юуг бид нэр мэдэх ёстой. За одоо тэр яг бэлэгдэл гэдэг нарийн юмнуудыг нь бол би сайн мэдэхгүй мó. За ер нь бол монголчууд эрт дээр үеэс дайснаа дарж дархан цолоо мандуулж ирсэн гэдэг утгаар нь одоо ном сумыг айл гэрт байх ёстой зүйлсүүдийн нэгэ гэж монголчууд бэлэгддэг болсон юм байна лээ. Тэр чанараараа одоо ер нь айлуудад ороход нэг тийм ном сум бол өлгөөтэй байх болсон байна лээ. Тэр бол бас сайн хэрэгэлтэй. За тэгээд хулс гэдэг мод бол Монгол оронд байхгүй. Тэгэхээр эрт дээр үед бол Монгол орон ямар хэмжээнд байсан бэ гэдгийг бол манайхан бүгдээрээ мэдж байгаа. Бидний эзэмшижсэн тэр нутаг орнуудад бол хулс мод маш ихээр ургадаг. Тэгээд тэрүүнийг одоо монголчууд олж мэдэрч энэ ном сумдаа хийж сайжруулсан байгаа. За тэгээд бодом малын шөрмөс. Бүрийн адууны тэмээний за тэгээд том одоо амтны шөрмсийг бас эргэлдэг байсан баг. Гуг согоо. За миний зүгээр олж дуулж мэдчихснээр бол гугийн зооны шөрмсөөр хийсэн их цэргийн харн ном гэж одоо бичигдсэн байт юм байлээ хүүхдүүхэнд. Тэгэхээр одоо тэр буг гэдэг амтны зооны шөрмөс гэхээр ард нь одоо маш урт тийм дээд зэргийн бүх шөрмсөд байдаг байна. Тэгээ тэр шөрмсөөр ингэж номыг шөрмсөлсөн одоо их цэргийн харн ном гэж байсан байгаа. За тэгээд ус чигнээс хамгаалсан
одоо хусны үйс за мөн одоо энэ могон арьс гэх мэтлэнгийн зүйлээр одоо өнгийн ингэж өнгөж ус чигнээс хамгаалж ингэж хийдэг байсан юм байна лээ. За тэгээд нийтдээ энэ чинь одоо маш их олон эд ангиар нь задлж зүүж, өглөөргөдөж, зүүж ингэж хийдэг. За хамгийн нэг гол эд бол амтны ивэр байдаг. Янгирийн ивэр, дугуйн ивэр. За тэгээ үхрийн ивэр тийм ээ. Тийм одоо зүйлээр энэ илэг гэдэг юм ингэж хийгээд байдаг. За тэгээд энэ ардталт нь болохоор тэр нөгөө хулс мод, хус мод одоо тэр нөгөө сайн чанарын моднуудаараа ивэрэн дээрээ наагаад тэгээ модныхаа дээдлэлт энэ ардталт нь болохоор тэр нөгөө бод том амтны ширэмслээ. Тэгээ тэрнийхээ гадна талаар нь одоо хусны үйс бусад одоо энэ ус чигийг сайн даадаг зүйлсээр ингэж хамгийн гадна талаар нь өнгөж наагаад энэ бол одоо ингээ могон арьсаар ингээд өнгөрцөн байх жишээ тий. За тэгээд ингээд энэ олон зүйлийн эд ангийг бол хооронд нь зүйж ингэж нааж хийдэг байх нэ. Их нарийн одоо ур чадвар шаарддаг. Ном сум урлаач, ном сум хийдэг эртний одоо тэр хүмүүс урлаачд бол маш их өндөр эренбтэй тийм хүмүүс байсан гэж бас хүүхдүүд бичигдсэн байдаг юм байлаа. Ардчгүй бах. Тийм ээ. Их нарийн одоо нихаар бол тэр маш нарийн цэц хараатай уу зэвсгийг эвлэрж байгаатай л ялгаа байхгүй шүү дээ тийм ээ. Тийм. За тэгээ өнөөдөр бол одоо бас нумсум урлаачид өвлөмжлөө авч үлдсэн цөөнгүү урлаачид одоо Монголд бий болж байна. Тэрэнд би бас их баярлаж талархаж явдаг. Харваачид бол ямар ч байсан одоо нум сумаар дутагдаж ачигдахгүй болсон байна. Тэгэхээр зэрэг одоо урлаачид тэр хэмжээгээр олширчээ гэдэг нь бол бодлоо байлаа. Тий. За тэгээд яг хуу нэршлийн хувьд бол одоо энэ дээдлэлтаа энэ дээдлийн энэ ногоон энэ хэсэг бол ном сумны хичэр гэж нэрлэдэг. За хичэр дээр бол энэ амгаа суудаг энэ онь ингэж гарч ирдэг. За энэ нэг бөөрнхийн хөөрхөн энэ зүйл бол хох гэж байгаа. За хох гэж нэрлэдэг энийг. За энэ дээр бол энэ амгаа гэж хэлээд байгаа зүйл маань энэ цагаан энэ байна. Энэ амгааны энэ занглаас яг энэ тохон дээр ингэж байрлаж буудаг юм ёстой. Тэ. Тохон дээр энэ амгааны занглаа. Энэ амгаа гэж энэ цагааныг хэлнэ. Тийм ээ. За тэгээ энэ тохны доор байгаа энэ имэйл шиг зүйл бол тайгуул гэж нэрлэдэг. За хөвчийг одоо хоёр тишээ ингэж бууж нум буруу буухаас хамгаалсан зорилго нь ийм зүйл. За тэгээд энэ хайгуулнаас доош энэ хэсгийг бол энэ дотор талынх нь энийг илгэн тал, гадна талынх нь энэ хэсгийг бол ард тал гэж нэрлэдэг. За тэгээ хамгийн одоо сум хаях хамгийн гол хэсэг нь бол энэ элэг. Энүүгээр одоо хүчтэй нумарч тэгээд буцаагаад сумыг ингэ шидэх ийм л гол үүрэгтэй. За тэгээд энэ хөвч байна. За хөвчийг бол эрт дээр үед бол тэр ур бууг тийм амтны хүзүүний арсыг маш сайн боловсруулад тэгээ хооронд нь одоо томоод ирчлээд тэгж хийдэг байсан байгаа. Тэрний дараачийн үед нь бол одоо тэмээний үдээрээр манай энэ ардын хувьсгалын эхний жилүүдийн үеийн ном сумнууд бол тийм тэмээний үдээр хөвчтэй байдаг. За тэгээд сүүл рүү хөгжсөр байгаад одоо орчин үеийн дакрон сундгүү маш бүх бат ийм байтарваны
материалаар ингэж хийдэг болсон байна. Мм. За ингээд энэ хамгийн голын энэ хэсэг бол бариулын хэсэг. За товчхон доо нэг юм Мгм. байдалтай байх юм да. Их бас гоё Монгол мэржлөө сонсогч шүү. Тий. Тий, амгаа. Тий. За тэгээд энэ талаар нарийн бас мэдлэг мэдээлэлтэй болъё гэвэл юмсум урлаач нартай бас уулзах хэрэгтэй. Судлаачдтай бас сайхан Тийм уулзах байна. хэрэгтэй. Одоо нэгэн үе одоо Ахмад үеийнхэн маань илүү голдуу одоо энэ сурын спортыг сонирхон хичээллэж илүү их одоо залуу хойч үедээ таниулдаг байсан бол одоо сүүлийн үед бас залуучууд маань бас баггүй энэ сурын спортоор хичээлэх болжээ. Тэгэхээр энэ залуу хойч үеийнхэнд одоо энэ сурын спортоор хичээлхийг сонирч байгаа залуучуудад бас захиж юуг илүү анхааруулж хэлхийг бас хүсдэг вэ? Одоо таны хувьд тийм ээ? Таны шавнырын хувьд одоо хамгийн залуу бас арваачт маань ямар хүмүүс байна? Хэд орчим насны хүмүүс байна? За тий энэ үндсийн сурын харва сүүлийн жилүүдэд сүүлийн одоо нэг 10-аад жилд Мм. маш их эрчимтэй хөгжиж байна. Тэгээ би бол энэ дээр одоо юу гэдгийг нэх айхтар тийм одоо бодлого явагдаад л тийм ээ. Айхтар тийм ажил өрнүүлээл ийм юм бол их байхгүй. Нууцгүй шулуухан хэлэхэд. Яагаад тэгээд ингэж хөгжөөд байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ гэдэг тэр хоёр л зүйл байна. Мгм. Нэгдүгüүрт нь Монгол хүний энэ цуснд энэ ном сум гэдэг юм байдаг. Тэгэхээр зэрэг одоо ном сум харахгүй хүн гэж нэгч байхгүй нь шүү дээ. Тийм ээ. Магадгүй та ч гэсэн одоо эндээс гараад ерөөсөө энэ ном сум харвай гээл ингээл явах ийм магадлалтай байхгүй юу? Мм. Ген гэдэг юм бол агуу шүү дээ. За хоёр дахь гол үндсэн нөхцөл нь бол манай энэ ном сум урлаачид олширсан. Энэ бас цаг үеийн нөхцөл байдалтай ч бас уялдаж холбогддог байх гэж би боддгийн. Бизнесийн байдлаар тэр урлаачид чинь ном сум одоо үйлдвэрлэл илүү бас мөнгө төгрөг олох магадлал байна шүү дээ. Сайн хийж чадах юм бол одоо өнөөдөр 2,500,000 3 сая төгрөг хүрсэн байна шүү дээ энэ ном сум. Оо. Тий. Тэгэхээр чи эрэлт их байна гэсэн үг үстэй. Одоо зах зээлийн хууль байна. Эрэлт байвал үйлдвэрлэлт байна. Дээрээс нь тэр хэмжээний үндэс нь өв соёлын Тий. утга агуулгын илүү хүн гүнзгий. Эрэлт нь их байвал үн өндөр байна. Мгм. Нийлүүлэлт нь их байвал үн бага байна тийм ээ. Тэгэл байх. Яг л тэр зарчмаар энэ ном сум үнэтэй байгаад байгаагийн учир шалтгаан бол эрэлт бол үнэхээр их байна. За тэгээд ном сум одоо хийж байгаа хүмүүс олшироод талын нөхцөл байдлаас шалтгаалаад олшироод энэний одоо хүчинд энэ харваачдын тоо өсөд байна. Маш их сайхан Мм. олширч байна. Мянгаараа харвдаг боллоо. Зүгээр одоо сумын ой дөрөл 500-600 харваачд харвж шүү дээ. Тэгэхээр зэрэг үнэхээр одоо би бол энд маш их баярлагдав. Би одоо тэр 1990-ад оны үед харвж явах үедээ яаж энэ харваачдыг олон болгох вэ? Яаж одоо яавал энэ харваачд олноороо болж өндөр амжилт гаргах уу гэж маш их бодож толгоогоо гашлагдаг байлаа. Тэр үед би шавнартайгаа үнэхээр одоо уйггүй хөдөлмөрлөдөг байлаа. Тэгээд яг уу тэгж хөдөлмөрсний хүчинд өнөөдөр би нэг зөвхөн багцаа тоогоор нэг 400 гаруй шавнар болвол төрүүлжээ, бий болгожээ. За тэгээ эднэр дотроос маань үнэхээр одоо гайхамшигтай сайхан амжилтуудыг үзүүлсэн байдгийн. Тэгээ би тэрүүгээр бас их бахархах дуртай. Миний шавнар дотроос 6 сайхан улсын иргэн төрсөн. Тэрний нэг нь одоо 3 төрүүлсэн. Оо за. Тий. За 4 нь 2 төрүүлсэн. За нэг нь одоо 1 төрүүлсэн.
3 4 айрагдсан ийм сайхан амжилтуудыг миний шавнар дотроос гаргасан байдیں۔ Зөвхөн төрийн наадмын төрөө шүү дээ. Тэгээ би бас ингээд тоолоод ингээд үзсэн чинь төрийн наадмын 32 төрөг шавнартайгаа болон өөрөө ингээд авсан байдیں۔ Тэгээ энийг ингээд бодохоор зэрэг сүүлийн одоо биш 18 төрөгийг би авсан байдیں۔ Тий 18 төрөгийг авсан байдیں۔ Тэгээд бодохоор зэрэг сүүлийн 36 төрийн их баяр наадмын 50% нь бид нэр төрүүлсэн байна гэж би бодож бас тэрүүгээр их бахархдаг. Манай одоо Хангард спорт клубын баг бас их үнэмлэхүй сайхан амжилтуудыг үзүүлсэн байдаг. Улсын аврах шалгаруулах тэмцээнд 14 удаа төрүүлсэн байдаг. Манай багийн араас одоо ойрхон байгаа амжилт үзүүлсэн баг нь болохоор 6 удаа л төрүүлсэн байт юм байна лээ. Таны хувьд тэр нэг хэд төрүүлсэн? Би бол нэг нарийн тий юугаа мэдгүй маа. Би улсын аврагын зүгээр ганцаарчилсан төрөлд бол нэг 7-8 төрүүлсэн юм болоо даа гэж би боддог. Нарийн бид бас сайн үзэж хараагүй мэдгүй. Тэгээд багийн төрлөөр бас нэг гайхамшигтай амжилт гаргасан энэ үндэсний спортын их наадам гэж болоод одоо 8 удаа зохион байгуулагдсан. Энэ жил 9 дэх их наадам нь болох юм байлээ. За. Монгол улсад үндэсний спортын их наадам гэдэг. Тэгээ энэ өнгөрсөн 8 наадамд нь манай Хангард спорт клубын баг 8 улманд нь төрүүлсэн юм байна л. Ямар гайхалтай. Тэгээ одоо би шавнартаа хэлж байгаа. Та нар үнэхээр л сайн юм бол энэ жил одоо 9 дэх удаага төрүүлээрэ. Тэгвэл одоо багш нь одоо чин сэтгэлээсээ та нартай баярлна шүү гэж ярьж захиж байгаа. Тий. Одоо монголчууд нөгөө бэлэгдлэр амьдардаг улсууд би бол одоо нөгөө 9 эрдэнэ гэдэг утгаар нь тий. Тэгэлгүй. 9 төрүүлчихсаа завсаргүй ингээд 9 төрүүлчихсаа гэж ингэж дотроо бэлэгдэж хүсэж ингэж байгаа. Үнэхээр гайхалтай. За тэгээд энэ гайхалтай хамттай яриаг одоо салбартаа чана гэдэг чи тийм ээ. Энэ гайхалтай өв соёлыг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлж өвлүүлэн хадгалж яваа, өөрөөрөө үлгэрлэж яваа энэ гайхалтай эрхмүүдийн яриаг үнэхээр шимтэн сонсох үнэхээр тааламжтай байна. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл би асуух зүйл уг нь зөндөө байна. Ерөнхийдөө би уг нь яг асуу гэж бодчихсон юмнууд. Тий. Асуумаар байгаа зүйлээ одоо энэ залаа байгаа шүү дээ, тий. Ягаагүй залааны хувьд болохоор энэ нэг төрүүлсэн юугаар байдгүй улсын баяр наадам гэж тийм ээ. Энэ үндсэндээ одоо нөгөө би 93 наадам гэж ярьдаг тийм ээ. Тэгээ 93 наадмыг бас манай энэ зохион байгуулагчид бас их сүрхий бодоод тийм ээ шийдэл гаргасан гэж би дотроо бодож байгаа. Тэгээд бүх морь сурын энэ амжилтыг илэрхийлсэн залаа малгай гэдэг бол их хоорондоо төстэй. За яг хуу энэ тэмдэг оройны хэлбэр төрсүүд нь тухайн төрлүүдийг ялгаад өгчөж байгаа. Малгай бол маш онцлогтой гоё харагддаг юм шүү. За тэгээд ард талд нь байгаа энэ тэмдэглэгээ залааны тэмдэглэгээ бол яг ялгаа байхгүй. Гадна талын залаан дээр төрүү байрын тэмдэглэгддэг. За дотор талын энэ залаан дээр бол айраг. Тэгээ яг хуу дөрмөндөө ингээд нөгөө өргөн нарийн ингээ хэмжээсээр ингээд хэмжээд өгчдөг, хэлээд өгчдөг. За морных бол ингээд нар сар байдаг. За бүх манай сур хоёрыг бол яг адилхан юм шуу байдаг. Сумл юм да энэ нэг сумны зүр гэж би дотроо боддгийн. Тэгээ энэ гадна талын энэ дээр бол ингээд жишээ нь минийх одоо ингээд 5 байхад 5 удаа төрүүлсэн юм байна гэж ойлгох юм шиг ямар ч юм. Дотор талынх нь энэ арай өргөн байгаа. Энэ нь болохоор зэрэг үзүүрлсэн. За тэгээд арай наривт болохоор зэрэг айрагдсан 3 4 5 орсон гэсэн. Тэгээ энэ дээр нь яг нэг юм санагч юм уу баг 94 зайгүй болсон байна да тий. Дүүрсэн байна. Тэгээ гоё байна. Надад тэгээд одоо магнагтай өнөөдөр бас гоё ингээд хамтдаа ингээд зочин хөтлөгчээр оролцооч гэж хэлсэн байгаа. Тэгээд
нэрхэн хүний бас үгийг сонсоод үг сонсоод ингээд сууж байгаадаа үнэтгэлийн талархалтай байна найсантай. Тэгээд Монгол хүний цуснд нь байдаг гэд тав хүмүүс маань хэлж штэ тэ. Яхаарахгүй би жоохон байхдаа бас ингээд нэг юм бургасаар манай улсын дэс чинь бас юм бургастай. Тэгээ гол юм бургасаар ингээд мэдсэн утас яаж яагаад ингээд харагддаг тийм хүүхд байсан. Дээрх үед нэг юм Орос зай байлаа штэ төмөртэй. Тэр Орос зай хулсаар нэг яг тэсийн голын тэр бургас хулс авчраа хулсныхаа үзүүрт ингээд ийм Орос зайны төмөр ингэж хийж яагаад мод юу гэдэг амбар байшин тийм эндээ бензин хашаа машуур харагддаг шөөгөөрөө харж маа. Тийм сахилахгүй хүүхд байл найстайгаа хамт харагддаг. Тэгээд аюултай онж байгаа тэр чинь. Аюулж байгаа тий аюултай ч үзүүртэй тэр чинь аюултай. Тэгээд загнуулаад нууцаар харж марваал. Тэгээд тэрнээс их кайф аав аягүй гоё. Тэгээ эр хүн ингээл эргэтэл хүн хүүхд болсон үед ингээд юм онж монохаа тий. Тэгээ юм зогдож могдоо ч юм уу ингээд яхаар маш их гоё ингээд баярлан тэрнээс их гоё аз жаргал мэдэрдэг. Тийм хүүхд байсан. Тэгээд би явахдаа жоохон байхдаа ингээд магнитофон кассетэн дээр Адар Сүрэнгийн дууг сонсдог хүүхдээс бол одоо ингээд Адар Сүрэнгийн дуу дуулаад тоглолт хийгээд энэ үйл хэрэгт бас оролцоо явж байна. Одоо нун сумны тухайд бас ингээл яг тийм харагддаг хүүхдээс бол энэ бас агуу хүний хажууд суугаад ингээд ярилцаа сууж ийн гэдэг ч юм уу. Хүүхэд насны юмнаас гоё ингээд мөрөөдөл ингээд гоё биелэлээ олж байгаа юм ингээд өдрүүд үргэлжлэсээр байна л да. Дээрээс нас нөгөө зүгээр нэг тохиол биш ээ. Одоо миний яс чинь Адар Сүрэнгийн дуунуудыг одоо энэ залуучууд бас түгээн дэлгэрүүлээ, дуулаа, таниулаад өглөөд явж гин. Дээрээс нь өнөөдөр даваа хүн мэрэгэн маань Адар Сүрэнгийн нутгийн юм. Дээрээс нь бүр тэргээрээ бас ингээ айгуу гой холбогдоо түрүү бас нэвтрүүлгийг ихэнд хэлжсэн. Айгуу бэлгшээлтэй санагдчихлаа. Тийм маш гоё санагдчихээн. Тийм тэгээд сайхан байна. Одоо дүү нь болохоор ингэж байгаа. Одоо ингээд 13-ны өдөр болохоор одоо дэлхийн морины өдөр чи одоо адууны өдөр болгоод яачлаа штэ Монголд одоо тэгээд адууны төвцгийг ч одоо Монгол улс болгох гээд адууны эх орон болгоод ингээ явж байгаа. Тэгээд төмөр актны одоо тийм парад болох чи 10,000 морины ба. Тэгээд би нэг 100-ыг ахиж оролцох урилга авсан гэдэг. Тийм нэг 100-ыг. Тэгээд тэрэн дээрээ болохоор би бас зүгээр нэг ингээд имэйл хазаартаа мэдээ сайхан морь дэлтэй сайхан морь унах хүсэлтэй байна. Тэг болдог бол одоо бас би өөрөө ингээл эрэл хайгуул хийн л дээ. Нэг ном сум ингээд нэг агсаад тэг морин дээр ингээ явчихвал бас Монгол эр хүн байна. Энд чи түүхэн үйл явдал болох ч штэ. Дэлхийн 50 гаруй орны бас ингээ хүмүүс оролцож байна. Тэгээ энэ дээр бас нэг тийм ном сум агсаж оролцох хүсэл өнөөдөр бас их ингээд нэг хөрлөө. Яг нь бол багада тэгж сонирхолч тэгж харуулж бас мэдээжээр хэлэхгүй л байгаа болохоос наманжсэн л юм байна. Голжмрыг бол наманжлээсэн. Тэгжсэн өнөөдөр гинтхэн ингээд бас энэ цаг мөчид сэтгэлнээ сэргээд тэгээд хүүхэд залуу насныхан тэр хийжсэн үйлдэл сэргээд ингэн гэдэг чинь энэ хүний бас дотор юм моргилж байна. Би магадгүй одоо нэг жилийн дараа тодорхой хугацааны дараа номсон барьцсан сурын талбай дээр наадамд оролцоод явж явах болов гэж би надад тийм сэтгэл гаргалаа. Тийм. Магадгүй л байна. Чи өнөөдөр маш их ингээд нэг юм ирчэнийг авч байгаа байхгүй юу? Тэгээсээ бидээ гэж би бас их бодож байна. Баярлалаа. Ер нь бол энэ номсом харваа. За тэгээд бүх морь гэдэг чинь бол үнэхээр одоо Монгол эр хүний бахархал юм байна. Энд одоо аль нэгэнд нь ороод тоосоо өргөөд ингээд явхад бол тэр ямар лундаа тий үргэлж одоо хөдөл байх хэрэгтэй юм. Тэгэхээр би одоо даваа хүн мэрэгнийгаа энэ сайхан мөнгөн аягтай сүг барьж байгаа. Одоо Good Morning Mongolia шоуны нийт үзэгч Монгол орны өнцөг боломжтой байгаа Хилийн жандаас үзэж байгаа элэг нэг дахин дүүстэй. Дээрээс нь сурын спортын одоо энэ төрөлд бас оролцож байгаа нийт одоо харваачид шавнартаа Анчи одоо зориулаад бас сайхан баяр наадмын мэдлэгээ зөвшөөрлээд дэлхийн бас өнцөг болон бүрээс монголчууд маань үзэж байгаа. Тэглгүй. Эх оронд байна, инх сайхан үйлрэл хүрэлцэн ирсэн байна. Дэлгэр сайхан цаг ирсэн байна. Баяр наадмын өдрүүд ойртоод тун удахгүй бас үнэхээр бас монголчууд нэг энэ чатад сайхан наад. Энэ жил бол юу юунаас илүү бас онцгой жил болж байна даа гэж Монгол орнд маань маш олон одоо тэгшөөнүүд бас явцж байгаа тийм ээ. За тэгээд дав хүн мэрэгэн маань бас Монгол төмөндөө хамтаа сайхан баяр наадмын мэдлэгээ дэвшүүлээ. За баярлалаа. За тэгээд монголчуудын маань сайхан үг байдаг. Монголчууд чинь гайхамшигтай тийм философи олсод амьд явал төрийн наадам үзэндээ гэдэг нэг тийм гайхамшигтай үг байдаг.
Тэр бол зүгээр одоо сонсоход нэг тийм чихний хажуугаар өнгөрчих мэт боловч цаад утгаараа одоо хүн амьд явах ёстой юм шүү. Их олон жил амьдрах ёстой юм шүү гэдгийг л их тал дагуулгаар хэлсэн юм байна да гэж би боддгийн. Тэгээд тэр дотроо төрийн наадам гэдэг юмыг бол агуу зөв шүү гэдгийг тодруулж ингэж хэлсэн ийм сайхан сургаал үг юм аа л гэж би дотроо боддог. Тэгэхээр зэрэг энэ төрийн их баяр наадам гэдэг бол Монгол түмний тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний дархлаа, олон дархлаануудын хамгийн одоо гол оргил зүйлийн нэг л гэж би бодож залбирч явдаг. Тэгээд энэ сайхан ганцхан жилдээ ганцхан тохиолдох энэ сайхан баярт үйл явдал маань ингээд болж байна. Тэгээд өнөөдөр монголчууд эрх чөлөөтэй дэлхийгээр одоо харж амьдрах болж тэгээд энэ баяр наадмаа бас энэ хөгжлийн энэ сайхан техник технологиор дэрэгдэн байгаа юм шиг үзэж хардаг болсон байна. Энэ бол одоо үнэхээр гайхамшигтай сайхан зүйлээ. За тэгээд нийт монголчуудаа энэ үндэснийхээ их баяр наадамд бүгдээрээ сайхан бие сэтгэлээрээ оролцож за дараа жилийн наадам хүртэл ярих, сонсох ийм сайхан түүхтэй наадмаа үзэж харж баясан сэнгэж жаргах болтугай гэж хүсээ өрөөе. За тэгээд төгсгөлд нь олон жил энэ сайхан төрийнхээ их баяр уламжлалт баяр наадмыг үзэж сонирхож оролцоорой гэж хүсээ өрөөё. За тэр сайхан өрөөд батгаш болтугай. За инхүү Good Morning Mongolia шоуны маань за өрөөлийг бэлэгдээд монголчууд сүү цагааныхаа дээдийг хүртдэг ёстой. Сайхан байна. Гол энэ зоод энэсэн сайхан хэлж байна. сайн ингээд Good Morning Mongolia шоуны одоо эрхэм маань бас урилгыг хүлээн аваад оролцсонд маш их баярлалаа. Залууч хойч үеийнхэн одоо хийж бүтээж байгааг дэмжиж үлгэрлэж энэ үндэснийхээ сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа таньда эрүүл их хамгийн сайн сайхан бүхний бүсэн өрөөё гэж хэлмээр байна. За баярлалаа. Та бүгдд ч гэсэн цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Маш их баярлалаа. Ингээд Good Morning Mongolia шоуны баяр наадмыг өгсөн тусгай дугаарт маань Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин үндэсний сурын спортын дархан мэргэн 100-ны манлай харваач Шагд сүрэнгийн даваа хүү ах маань оролцлоо. Маш их баярлалаа. За ингээд хамтран үзсэн Монгол улсын соёлын дөргөөний ажилтан дуучин Гончиг найзтай бас баярлалаа. За ингээд та бүхэн манд дэн жотоодол хотлоороо дэлгэр сайхан наадаарай гэж та бүхнийгаа ерөөё. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжмөнтэйгээр яг энэ дээр хүлээж авах болно.